Тэгээ бид нар харахтаа нүүрсний зах зээлийн ирээдүйн төв байдал ямар байх вэ харах нь чухал. Тэгэхээр энэ хэд хэдэн зүйлээс хамаарж байгаа л да. Би яагаад нүүрс гэж яриад байгаа гэхээр манай экспортын 92% нь уулуурхан бүтээгдэхүүн байдаг. Энийн дийлэнх нь нүүрс. Нүүрсний орлогоор бид нар төлбөрийн тэмцлээ, за худалдааны тэмцэл гэх мэт бүх зүйлүүд орж ирдэг. Хятад улс хамгийн том одоо хэрэглэгч нүүрсний. Хятад улсад ч өөрөө бол 2 тэрбум тонн нүүрс ашигладаг адил жилдээ. Энд чинь бол нэг өснө манай 5 тоо гэж 3 жилийн дотор л тэр чигт ашигласан гэсэн үг шүү дээ. Тэгээ хятад улс өөрөө нүүрсээ юунд дийлэгт ашиглаж байгаа мэдээж эрчим хүч, хоёр дахь нь бол ган айлгал кокс нүүрс. За энэ байдлыг хараад байхад бол 2040 он хүртэл хятад улсын одоо нүүрсний хэрэглээ өснө. Тэгээд доктортой орчин очно. Өнгөрсөн онд бол 2023 онд бол хятад улс 476 сая тонн нүүрс импортоор авсан. Үүнээс одоо 70 сая тонн Монгол улсаас авсан. Энэ онд бол шинжээч тодлол 450-аас 500 сая тонн нүүрс импортоор авсан тийм одоо төлөв байдал гаргаад байгаа юм. Нүүрсээ юунд ашиглаад байгааг харах хэрэгтэй. Тэгэд хоёр зүйл хятад ашигладаг. Нэгдүгээр бол ган айлуулаад тэрүүгээр одоо дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийж байгаа. Мөн одоо байшин барилга орж байгаа л та. Энэ жилдээ багтаагаад бид нар бол юугаа төмөр замын холбоотой их гэж үзэж байгаа. Гашуун сухад болоо ханги мандлын. Тэгэхээр бол манайх бол эх жилдээ бол одоо юу гэдэг вэ? Бараг 100 сая тонн ч гэсэн нүүрс экспортлох болцоо нэгдэнэ.